Торой. Эрт үрдийн цагт ах トゥ 3 Торой ээжтэйгээ амьдардаг байжээ. Цаг хугацаа өнгөрч ах トゥ 3 өсөж том болцгоон төрсөн гэрээ орхин явах цаг болоход ихнэ. Ямар ч ажил хийсэн бай хамгийн сайнаараа хийх хэрэгтэй шүү. Энэ л амьдралд урагшлах зам гэж захижээ. Ингээд тэд гэрээсээ явж өөр өөрсдийн байшингаа барих болжээ. Том Торой барихад амар гээд сүрлээр ядах юмгүй ганцхан өдрийн дотор байшингаа барьж хаад бусад үед нь амарч хэвтэв гин. Дунд Торой саваа мөчрөөр байшингаа барьж ахаасаа арай удаан хугацаа зарцуулав. Харин бага Торой байшингаа тоосхоор барьж хоёр ахыг амарч хэвтэх хооронд завгүй хөдөлмөрлсөөр бат бөх байшингаа барьж дуусгажээ. Гэтэл нэгэн өдөр чон 3 Торойг идэхээр ирж гин. Чон том Торойн хаалгыг нүдээд гарч ирэхгүй бол байшинг чинь үлээж орхин шүү. Гэхэд том Торой миний байшин маш бат бөх. Чи хүсснээ хий хэмээн чононд хэлэхэд чон чээж дүрэн амьсгаа аваад Торойн байшинг үлээлээ. Бүгд хийсч одов. Том Торой байшин нь хийссэн учраас дунд Торойн байшин руу зогтож очиод хаалгаа хаа хэмээн хашгирлаа. Дунд Торой хаалгаа хааж цоожоо дангинд л төгжөв. Гэтэл чон дунд Торойн байшин дээр ирээд бүр хүчтэй үлээхэд дунд Торойн байшин ч мөн адил хийсч одов. Айж сандарсан хоёр Торой дүү Торойнхон гэрлөө зогтож очиод юу болсон талаар хэлв. Чон мөн бага Торойн байшингийн гадаа ирээд цээж дүрэн амьсгаа авч амьсгаагаа барагт үлээсэн боловч байшинг хийсгэж үл чадав. Байшинг хийсгэж чадаагүй чон уурсаж хаалгыг нь хүчтэй мөргсөн боловч тусыг үл олов. Аргаа барсан чон дээврөө давирч яндангаар орох гэтэл дүү Торой зууханд гал ноцоож чон гал дээр унжихв. Ингээд том дунд Торой дүү Торойгоос маш том сургамжийг авч аз жаргалтай, эвтэй найртай амьдарч гин.